Монголын анхны мөсний загасчлалын клубүүдийн хоорондох бооцоо тэмцээн. Тэмцээний зохион байгуулагчид Монголын загасчлалын спортын холбоо, спорт загасчлалын хадран клуб, Дархан уул аймгийн спорт загасчлалын холбоо. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Дархан уул аймагт маань зохион байгуулагдаж байгаа хадран клубын санаачилсан клубүүдийн дундх бооцоот тэмцээн техник зөвлөгөө эхэлж байна. За хадран багийн тамирчин Ганзөрөг маань дүүрэн болоод цаашид анхаарах зүйлс ерөнхий нөхцөлийн талаар тамирчдтайгаа нээлттэй ярилцж хэлцэж байна. За ингээд техникийн зөвлөгөөнийг өгснээр дараагаар тамирчид нээлттэйгээр өөрсдийн бодлоо илэрхийлж энэ зарим нэг дүрмийг ингэхүү тийхүү өөрчлөх боломж нь хэрвээ бусдаа анхааруулах зүйл зарим нэг тэмцээнээр гардаг зөрчил дутагдлын талаар анхаарах шүүгчид зөвлөх зөвлөмжүүд санал болгоно нээлттэйгээр илэрхийлдэг. Олонхын шийдвэрийг дагаж шийдвэрлэдэг байгаа. Мэдээж өвлийн загслын тэмцээн болохоор Дэлхийн загсчдын спортын холбооноос зохион байгуулдаг тэмцээний дүрмийн дагуу явагдаж байгаа энэ тэмцээн маань одоо яг секторууд ямар хэмжээтэй байх ёстой, гадуур туршилтын зоо, шалгах зурус гэд бүгдийг оруулсан байгаа. Одоо энэ тамирчин маань эхний өдөр аль зоонд хуваагдах вэ гэдэг судалгаа хийж байна. Тамирчин бүр эхний өдөр 2 өдөр гэсэн судалгаа хийж өөрсдийн ямар байрлал дээр өрсөлдөх вэ гэдэг судалгаа хийдэг. Тэмцээний ерөнхий шүүгч Ууганбаатар маань тамирчдын зооны сугалааг танилцуулж байна. Эмэгтэй загасчлалын спорт сонирхдаг хүмүүсийн нэрийн өмнөөс анх удаага ингэж судалгааны маягаар хийж чинь ямар хөө зарчмаар явагддгийг. Тэгээ хэрвээ өрсөлдөгч байсан бол би бас оролцох сонирхолтой байлаа. Та нарын бас нэгэн адил би бас загасчлах спорт сонирхдаг. Өөрөө тэрнээс их таашаал авдаг учраас дэмжиж ирж байна. Тэмцээний зохион байгуулагчид Монголын загасчлалын спортын холбоо, спорт загасчлалын хадран клуб, Дархан уул аймгийн спорт загасчлалын холбоо. Тамирчид маань одоо Дархан уул аймагт байрлах Төшиг уул хувьцаат компани карьерийн нууран дээр нээлтэн дээрхэд бэлэн болсон байна. Тэгээд тэмцээний нээлт юм нь өөрсдийн бэлэн байдлыг хангаж техник хэрэгсэл өгөөш хэрэглэгдэхүүнээ бүгд шалгаад тэмцээнд оролцоход бэлэн болж байна. Мотыля нацепить и молча ждать и смотреть на кивок с надеждою. Ах, рыбалка, ты моя зимняя, километры снега и метры льда, моя трудная и красивая, заболел тобою я навсегда. Ты радость моя и бедствие, отдых мой, что активнее некуда. Ты причина моя и следствие, и услада ты, и моя беда. Одоо хадран клуб маань зохион байгуулж байгаа. Хадран клубийнхаа төлөөлөгчийг үг хэлхийг өгч байна. За ингээ анхны бооцоо тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх тамирчтай амжилтсан. Тэгээд энэ тэмцээнийг бас ингээд нэг уламжлал болгоод хэдүүлээс ингээд хийгээд яваад зүгээр юм болов гэж бодож байна. Тэгээд амжилттай. Та бүхэн өнөөдөр мэндийг хүргэе. Тэгээд шинэ сайхан тэмцээн зохион байгуулж байгаа. Хадран клубийнхээ баярлалаа. Бүгдээр баяр хүргэе. За тэгээд тэмцээн байна. Үүнийг бас мэргэжлийн чиглэлд өрсөлдсөн. Бас Монголд бас мэргэжлийн загсны спортын суурийг тавьсан анхны тэмцээн болоосоо гэж хүсэж байгаа. Тэгээд болгож байгаа. Тэгээд бүгдэнд амжилтсан. Сайн байцгаана уу? Сайхан байна. За энэ дугаарсан ирчээрээ энэ тэмцээн амжилттай сайхан байх болтугай. Хэлэх дуртай өнөөхөл үгээ хэлье. Уурган уян, утас нь бүх, гар нь мэдрэмжтэй ганцхан дүүрэн байхыг тамирчтай өрөөё. Энэ тэмцээн шилбэр боломжтой болоод энэ тэмцээн илүү цаашаа хөгжин дэвж эхний гарааг тавьж байгаа. Монголын анхаарч болж байгаа клубын тамирчид та бүхэндээ шин сэтгэлээс спортын өндөр хэмжээг хүсээрэй. Баярлалаа.
За ингээд нээлтэндээ оролцсон тамирчид маань тус бүрийн зооны зорвсын гадна, шалгах зорвсын гадна зогсож өөрсдийн бие болон техник хэрэгслээ шалгуулахаар явцгааж байна. A, B, C гэсэн 3 сектор хуваасан ба секторын шүүгч тус бүр тамирчдыг маш нэгт нямбай үзэж шалгаад шалгад дуусныхаа дараагаар завсрын зурвалд орох эрхийг өгдөгөө. Шалгуулсан тамирчид маань завсрын зовд ороод эхний шүглээр тарж жинхэнэ тэмцэлдэх зооныхоо гадуур байршлыг эзлээд хоёр дахь шүглээр зоондоо орж тугаа тавиад туг хооронд 5 метрийн зай нөгөө тамирчны тугаас байна уу юу гэдгийг талбай шүүгчээр шалгуулж магадalsны дараагаар 3 дахь шүгэл буюу яг тэмцээн эхлэх дохиогоор бүгд нэгэн зэрэг өрөмдөж тэмцээнэ эхэлдэг байгаа. Сладко птица поет и шумит ветерок камышом, и сазанчик клюет, и рыбацкой душе хорошо. Эх, рыбалка, эх, душа, и природа, и поклёвка. Өмнө нь хэлж байсанчлан энэ тамирчин одоо эхний нөхөө гаргаад дараагийн нөхөө өрөмдөж гаргаж байна. Энэ нь юу гэхээр өөрийнхөө 5 метрийн зайд хоёр дахь нөхөө гаргаж тухайн тамирчныхаа хязгаарлах болон өөрийнхөө тактик амжилттай хэрэгжүүлэх боломжийг гаргах үүднээс тооцоолон өрөмдөж байгаа. За жишээлбэл энэ тамирчин эхнийхээ нөхөнд тийчээлээ кодижэл кормко хийгээд дараагийн нөхрөө өөрийнхөө байрлалд за энэ бол яг хамгаалах тактикийг эргэлж байна. Өөрийнхөө нөхний ойролцоо өрөмдөд тухайн тамирчнаас 5 метрийн 2 талын тамирчнаас авчгаад голдоо гуруулж нь за буюу 2 дуг ойрхон тавьснаар энэс цаад болонд байрлаж байгаа нөхөнд нь ойртох боломж өгөр ингээд тийжээж ойрхон зайд унгаасан өгөөшөөр хоёр нөхөнд ээшин тоглох тактик эхний хэлж эргэж байна. За өгөөшийг унгаалаа. За энэ хэсэгт бол нилээд гүнзгий байна. Унжааг та бүхэн харж байгаа хаа. За нэг 13-4 метрийн гүн байх шиг байна. Энэ нуур маань өөрөө тогтмол олдруулалт хийгддэг учраас байнгын ёроолын хөдөлгөөнтэй буюу ёроолынх нь гүн тогтмол өөрчлөгдөж байдаг. Тийм болохоор заавал судалгаа шинжилгээ хийж урд өдрүүд нь танталтыг явуулахыг шаарддаг. Тамирчид маань өөрсдийн барил. За энэ өдрийн эхний өдрийн тэмцээний хамгийн анхны загсыг Хадран клубын тамирчин Ганзөрг маань гаргаж ирж байна. За нилээн гүн байна да. За мултарсан бол та буцаагаад гэлээ. Мэдээж энэ бол мэдрэмж хурд бүгдийг шаардна. Гүйц зүгсэн бол түүнийгээ хурдан гаргаж ирэх мөн цас мөсөн дээр унгаалгүйгээр шууд торондоо хийх байгаа. За энэ тамирчны тоглолтыг харж байгаа. Гүний хэмжээ тэр дундаа кивоко хөлгөнд тохиолоо. За тэр доронд буцаагаад алдсан загсаа барьж байгаа бол та. За ямар загас гарч ирэх нь бүгдээр хамт харцгаая. За жижиг хөөрхөн платва буюу улаанууд нь загас ирсэн байна. За энэ нууранд маань алган, улаануудын сурхай, цулбуурт, алтлаг хилдэг болон булуу цагаан байдаг. Мөн энэ нуурын эзэн өөрөө загас үржүүлэх зорилгоор хилэм загсыг хосоор навчир тавьсан байдаг. За энэхүү ташрамд хэлэхэд биднийг энэ тэмцээн уралдаан явуулах боломжоор хангадаг Төшөг уул компанийнхаа хамт олонд баярлалаа илэрхийлье. За энэ манай тэмцээний хамгийн бяцхан тамирчин буюу 16 настай тамирчин байна. За энэ анхныхаа тэмцээнд оролцож байгаа.
өөрсдийнхөө тийжсэн тийжэл хэр амжилттай байна, өөрсдийнх нь загасны идэвхэн хэр байна гэдгийг бүгд анзаарч байна. Энэ өдөр бол жаахан агаарын даралт ихтэй сэвэл зүр салхитай байсан бол тэмцээний дунд үеэс хойш ер нь бүрхэж нэлээд загас барихад хүндрэлтэй нөхцөл бий орж ирсэн. Хүний хувьд бол учрах хүндрэл нь, тамирчны хувьд бол учрах хүндрэл нь бага. Харин загасны маань хөдлөх идэвхэн их буурсан байсан. Гэсэн хэдий ч тамирчид маань энэ тэнд өөрсдийнхөө авьяасаар гаргаж ирсээр л байсан. За тэр болонд нэг нэгийг хашсан тактик бас тэнд харагдаж байна. За эндээс нэг болото гаргаж ирлээ. Болото юу улаан үдэн гол байцаагс маань. Ер нь бол тамирчдаас тухайн өдөр асууж байхад ёроолоосоо 3-5 см-ийн л дээр тоглож байна. Их гүнээрээ тоглож байна гэсэн өөртөө мэдээлэл өгч байсан. Тамирчин болгон өөр өөрийн тактик, багийн боловсруулсан тактик, мөн зуурсан тижэл, найрлага зэрэгээ бол мэдээж тэмцээнд дуусгаас өмнө бол ер нь хийсгээс зайлсхийж байсан. Энж мэдээж тамирчин тэмцээн өрсөлдөөр дуусааг байхад холбоотой. За энэ дархан багийн тамирчин Отгон Төмөр маань цагаас гаргаж ирж байх шиг байна. За тийм байна. Жижиг алга нь байна. За та цаа талд манай дархны загасчдын холбооны гэрэл зурагч зураг аваад зогсож байна. Баян Үлгийн аймгаас ирсэн Монгол Хадран багийн тамирчин маань Чингис. За энд эхнээд мэдээж тэр холоос ирсэн барих арга орлоо олохгүй. Шүүгчийн зөвлөгөө шүүгч маань бяцхан дэмжлэг үзүүлж байна. За энэ бидний та бүдний маш сайн таних Амуургал дах маань. За өөрийнхөө инээж гисэн тайван эхний загсаа гаргаад ирсэн байна. Тэн загсны байгаа уулт болж байна. За энэ бол одоо яг туршлага харагдаад байгаа. Анган зэрэг маань загсаа шууд нүхнийх нь амсартай юу усан дотор натгаж аваад шууд торлогоо хийж байгаа. Монгол Хадран клубын тамирчин Давид Чан сая харагдаад өнгөрлөө. За энэ буцааж хийж байгаа мэдээж хэрэглэж байгаа хэрэглэгчүүний ялгаа их гардаг байсан бол энэ удаад харин харьцангуй гайгүй. Fly Angler дэлгүүрийнхаа маань хэрэгслийг энд авчирч нийлүүлсэн мөн зохион байгуулагчдын зүгээс тамирчдад ижил төвшөнд өрсөлдөхийн тулд өөрсдийн гарын бэлэг болох хэрэгслүүдийг авчирч тамирчид өгсөн учраас хэрэгслийн ялгаа гарах нь харьцангуй бага байсан. Тэмцээн явагдчих үед тамирчид альва нэгэн дэмжлэг жишээлбэл хэрэгсэл тасарсан эсвэл зүнхэн холдсон ийм тохиолдлуудад шүүгчдийн тусламжтайгаар бие биендээ дамжуулж болдог. Энийг зөвхөн ерөнхий шүүгчийн шийдвэрээр талбайн шүүгч дамжуулдаг байгаа. Жишээлбэл сая одоо тамирчин яг шүүгчээс өөрийн тусламжийг хүсэж байгаа байдал харагдчихсан. За Яргаа багийн тамирчин маань загсаа гаргаад маш хурдан буцааж өгөөшөө хийж байна. За энд бол яг харагдаж байна. Өөрийн булангаа эзэлсэн цаа талдаа нэг нүхээ гаргаад нөгөө талд нь сул нүхэн дээр нэг тамирчин суусан харагдаж байна. За шарын гол бас ирсэн Зэвэг багийн тамирчин маань загсаа гаргаж ирэхдээ гүн хүндгэлтэйгээр буюу босч гаргаж ирж байна. Ер нь ихэнх тамирчид бол одоо бие биенээсээ загсаа гаргаж байгаа байдлаар нуухын тулд ингээд аль болох жижиг зайд маневрыг хийж өөрт сатурк орослохгүй нөхцлөөр уяагаа татаж гаргаад загсыг маш төргөн цэвэрхэн уталж байгаа. Мэдээж энэ тамирчин загсыг гаргаад ирлээ гэхээр бусдад мэдэгдэхээр тэр орчинд нь очиж 5 метрийн зайд өөр тижээлээр загсыг нь холдуулах эсвэл тойрч нүхлээд өөр арга барилаар буюу тижээлээр эсвэл дохих арга барилаар загсыг нь дуудах гэх мэтээр аргууд хэрэгжилж болох учраас тактик дундахгүй тулд аль болох өөрийнхөө загас барьж байгааг мэддэхгүй байх нь тамирчинд өөрт нь давуу талыг авчирдаг.
дархан загасчлалын спортын намайг Чингис гэдэг одоо загас сонирхоод 30 хэдэн жил болж байгаа хүн Баян-Улгийн аймгаас ирсэн. Тэмцээний тухай тэгвэл нөгөө маш өндөр сэтгэлтэй байна. Ийм тэмцээн анх зохион байгуулж байгаа энэ зохион байгуулагчид маш их баярлалаа. Анхны аймагт анхны холбоог байгуулад одоо туршлага цаашдаа тэмцээн явуулах туршлага солилцох багш танараар сургалт семинар явуулах аймагта тийм зорилготой тэгж ирсэн. Маш өндөр сэтгэлтэй байна. Ер нь ямар ч улсууд хамгийн их холбоо клуб бол загсны клубуд байдаг. Манай Монголд бол одоо дэлгэрч та нарын наач тусаар ингээд өргөжтөнд хөгжиж байгаад маш их баярлж байна. Тэгээд залуучууд их сонирхож эхлэн гэж бодож байгаа. Та нарын энэ хийж байгаа үйл ажиллагаад маш их сэтгэл хангалуун баяртай байна. Өөр олон төрлийн тэжээлээр тэжиж өссөн. Таараа байна уу? Энэ зарим нь бол анх удаага юм тэмцээнд орж байгаа. Энэ жил баг анх удаага юу яаж байгаа. Өрөм юм юу авч үлийн загсл ерөөсөө дөнгө сонирхож байгаа тийм сайхан залуучууд сонирхож эхэлж байгаа залуучууд байна. Тийм тэгээд зохион байгуулалт бол маш гоё болж байна. Маш өрсөлдөөнтэй. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд нөгөө аврагууд бол бас өөр юм л тасраа явуулчихлаа. Загслын спортын хадран клубээс зохион байгуулж байгаа клубүүдийн бооцоод анх дугаар тэмцээн амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар өглөө бол нэлээд үүлтэй байлаа. Тэгээд цаг орчмын дараа нэлээд салхиснаар засны идэх бол нэлээд муудлаа. Өчтөр бол их сайхан Цэнгэрангаа сайхан багуудын тэмцээний гаднах зооны бэлтгэлийг хийж явахдаа нэлээд тийм сонирхолтой байсан. Загас хэлбэг байсан, идэх байсан бол өнөөдөр байдал нэлээд өөрчлөгдсөн байна. Тэгээ нэлээд хойдолтой их сайхан загастай байсан. Өчтөр том баг ингээд гадна зоогоор тэр чигээр бас загас ихтэй байсан. Зүгээр энгийн тэжээл хийхгүй загслагад хангалттай тооны загас гарсан. Өнөөдөр харин загасны идэх бол их муу. Загас байхгүй гэсэн үг шүү дээ. Загасны идэх бол муу. Нэлээд агаарын даралт нэмэгдсэн байх шиг. Тэгээд сая салхилангууд бас загасны идэх нэлээд суларсан байна. За ингээд тэмцээн 2 өдөр үргэлжлэнэ. Өнөөдөр эхний өдрийн арга хэмжээ яах болно. За энэний дараа бол их сонирхолтой зүйлс болно. Жин хэмжилтийн дараа л ерөнхийдөө загасны жин хэмжилсний дараа бол нэлээд сонирхолтой зүйлс болдог. За багууд төлөвлөгөөгөө зохиож ихтэй нэлээд нарийн өнөөдрийн тэмцээнд бас муу оролцсон бол бас тамирчид байна. Нэг шантрах хэрэггүй маргааш илүү сайн байрал урагшаа явах юм боломж байгаа. Өрөөндөр зөвхөн 50% явж байгаа. Тэгээд нэг тэмцээнд оролцож байгаа багуудаа амжилт хүсье. Цаг дууслаа. За эхний өдрийн шүүгчийн тэмцээнийг дуусгах шиг дуурснаар тамирчид хамгийн сүүлд загасчилж байсан байрлалдаа зогсож шүүгчид талбайн шүүгчид лацаар очин барьсан загсыг нь өөрсдөөр нь шалгуулж лацтаад дотор нь тухайн тамирчны бэлтгэсэн номерыг хийгээд ерөнхий шүүгчийн авчирч байгаа зөөх харьцагдхийн тухайн багийн төлөөлөл болсон тамирчдыг дагуулan явуулдаг. Энэ нь өөрөө аливаа төрлийн булхаа хардлах сэрдэлгээс хамгаалах үүднээс ийм арга хэмжээ авдаг. Мэдээж тэмцээн уралдаанд болсон хүн хойно аливаа зүйлийг зөрчихгүй аюулгүй байдлыг хангах үүднээс ийм ажилтдаг. За одоо энэ бол дархан багийн тамирчин анх хоёр байна. За өөр нь лацтууллаа. Тэгээд ерөнхий шүүгчийн авч яваа чарганд хийлээ. За тэгээд зөөвөрлөж байгаа машин баг буу тус бүрийн болон хөндлөгийн төлөөллийг загасны хамтаар авч шууд жигнэх үйл ажиллагаа явагдах газар буюу комфорт зуршлуудлын хурдан давхар авч байна.
Тэмцээний зохион байгуулагчид Монголын загасчлалын спортын холбоо, спорт загасчлалын хадран клуб, Дархан уул аймгийн спорт загасчлалын холбоо. За, комфорт зочдлын хурлын танхимд бүх тамирчид болон шүүгчдийн бүрэлдэхүүн цугласан жигнэх үүдээр сая явуулж байна. Мэдээж загасны дээр тогтсон цас мусыг арилгах үүднээ шигшүүдээр шигшээд мянганы наривчлалтай жин дээр жигнэн хамгийн хүнд жинтэй буюу хамгийн их хүнд жинтэй загасыг барьсан тамирчны амжилтаар нь жигсаадаг. За мэдээж зоо болгон хуваасны учир нь зоо болгоно тэр бүлсэн тамирчин зоо болгоных нь амжилтаар тухайн багийн оноод нөлөөлж зоо төсвөрөөс цуглуулсан оноогоор хамгийн өндөр амжилтыг үзүүлж байгаа баг нь тухайн өдрийн эхний байрыг авнаа. Нийлбэр 2 өдрийн нийлбэрээр ерөнхийдөө гарнаа. Мөн өдөр тусвараар нь буюу эхний өдөр 2 дахь өдөр хамгийн том загсан барьсан тамирчдыг урамшуулахыг хүсч Нарантуул захын уугнаа маань ирсэн байгаа. За энэ өдрийн хамгийн том загсыг их баяр маань барьсан. 2 дахь өдрийн хамгийн том загсыг лав өчр маань барьсан. За тэгээд ер нь бол тэмцээний явцад баригдсан хамгийн том загас маань 330 грамтай алган загас байсан. Дархан загасчлалын спорт За 2 дахь өдрийн маань тэмцээн эхэлж байна. Эхний өдрийн дараах байдлаар хадран нэг клубын тамирчид маань бусдыгаа хошуучлан явбал 2 дугаар байранд Дархны баг маань явж байгаа. 3 дугаар байранд Андууд нэг багийнхан маань явж байгаа. Хувийн дүгээр хамгийн өндөр үзүүлэлтийг 2.2 кг загас барьсан хадран клубын тамирчин Ган Зориг маань эзэлж байгаа. За урд нь бол мэдээж тамирчид бүгд алдаа дутагдлаа, алдаа оноогоо хоорондоо хилцэж өөрсдийн гэсэн тактикийг боловсруулан тухайн тактикаа хэрэгжүүлэх хамгийн чухал өдөр байдаг. Эхний 3 баг бол арын багуудаас бүхэл 9 оноогоор тасарсан буюу арын багууд гүйцэхэд нэлээд ажиллагаа шаардсан. Хүндхэн сорилттой мөн ранкд орох нөлөөлөх учраас тухайн тамирчдаас нэлээд бодлогыг шаардсан өдөр болсон. За энэ өдөр урд өдрийг бодвол нартай тунгалаг, үүлгүү, агаарын даралт хэвийн маш сайхан идэвхтэй өдөр байхаар шинж бол байсан. За Дархан багийн тамирчин Отхон төмөр маань өөрийнх нь бэлдсэн тижээлийг хийж байна цооног руугаа. За та бүхэн эндээс тоглолтыг харж байгаа. Ёроолоос нэг дээшлэлгүй тоглож байгаа. Ер нь энэ ёроол нь яг тэгш ёроолтой биш. Зурус татсан юм шиг юм хонхор бүдгэр ёроолтой. За хүн болгон одоо өөрсдийнхөө урд яваа тамирчдыг гүйцэх багийнхаа шансаг өндөрлөх учраас өөрсдийн тактик боловсруулсан байгаа. Жишээлбэл одоо энэ тамирчин маань хойноос нөхөж өрөх тактик хэрэглэж байгаа. За энэ бол арийнхаа тамирчид гүйцэхдэггүй гэж мэдээж байраа урагш нь ахиулах, хойд тамирчтай гүйцэхдэггүй гэсэн энэ бүх ирмэлзэл бол тэмцээний хамгийн чухал өрсөлдөөн байдаг. Өнгөрсөн өдөр бол тамирчдын чинлэлтээр харагдаж байсан. Маш их тийм сэтгэл догтлуулсан, хүлээсэн, за би яасан бол манай баг яасан бол гэдэг орох болгонд тэр програм нь шууд боддог учраас тамирчдын нүдэн дээр тамирчдын дүн орох болгонд багийн болон хувийн орно өөрчлөгдөж урд ардаа орж байгаа илүү их сонирхолтой төрүүлж байсан. Хадран клубын маань санаачлагаар зохион байгуулж байгаа клубүүдийн дундх бооцоо тэмцээн мэдээж дан ганц хадран клубын маань зохион байгуулалтаар болоогүй тодорхой. Мэдээж энэнд хамтар дэмжиж байгаа олон байгууллагууд байдаг. Тэр бүгдээ дурдхан зүйтэй байхаа.
За энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Монголын загасчлалын спортын холбоо, Дархны загасчлалын спортын холбоо, Хадран клуб болон энэхүү нуураараа тэмцээн явуулах нөхцөлийг хангасан түшиг уул компани Fly Angler дэлгүүрийн хамт олон Нарантуул захын Ууганбаатар та бүхэн сайн таних бах. За мөн Дархан сумын засаг даргын тамгын газар мөн онцгой байдлын газар маань энэ өдрийн аюулгүй байдлыг хангаж бүсний зузаан хэр байгааг судлан тамирчид аюулгүй зөвлөгөөг ажилласан. Энэ нь мэдээж тэмцээнд оролцож байгаа хүмүүст санаа зовхгүй байх нөхцөлийг бий болгож байсан. Мөн мэдээж бидний тэмцээний техникийн зөвлөгөөн болон хурал байрлах бүхий л нөхцөөр хөнгөлт үзүүлэн хангаж ажилласан комфорт зочдуудынхаа хамт олон мөн баярсан талархснаа илэрхийлье. За яг сая тэр завсрын зургас дээр дасгалжуулагч нь багийнхаа тамирчинд анхаарах зүйлсийг хэлэн алхаж байгаа нь харагдаж байна. Монгол оронд өвлийн загасчлал нь гарч ирээд барьсан загас маш шууд нүдэнд гэмтэж эргэн амьдрахгүй болдог. Ус руугаа хийхэд агаарын даралтын өөрчлөлтөөс болон ус руугаа буцааж ордоггүй. Энэ норм нь өөрөө их гүнзгий. Тийм ч учраас дэлхийн жишгийн дагуу Дархны загасчлалын спортын холбооны залуус маань тухайн тэмцээн дээр баригдсан барьсан загсыг цэвэрлэж боловсруулан Дархан уул аймагт үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн асрамжийн газруудад өөрсдийн гараар хоол бэлтгэн загсыг хэрхэн зөв боловсруулах талаар зааж өгч тэрийг хүнс болгон бэлгэлдэг байгаа. Undercover on the beat, so twerk it, bitch. Turn down for what? Turn down for what? Turn down for what? Turn down for what? Тэмцээний зохион байгуулагчид Монголын загасчлалын спортын холбоо, спорт загасчлалын Хадран клуб, Дархан уул аймгийн спорт загасчлалын холбоо. За энэ өдрийн мэнд хүргэе. Манай Дархан хотын төшөг уулын карьерд болж байгаа Монголын анхны бооцоо тэмцээн, клубүүдийн дундах бооцоо тэмцээн маань маш амжилттай явагдаж байна. Өчигдөр 1-р үе нь болсон. 1-р үе дээр тамирчид маань ширүү өрсөлдсөн. Одоо 2-р үе дээр илүү тактик гарган маш амжилттай сайн өрсөлдөж байна. Тэгээд манай Дархан хотод зохиогдож байгаа энэхүү тэмцээнд маань хол ойрын нийлсэн 12 клубийн тамирчид оролцож байна.
ас хол баян үлгээгөөс ирэн орлох хүрэлцэн ирж орж байгаа багч хүртэл байна. Тэгээ тэр тамирчдаа бас илүү амжилт хүсье. Өчигдөр бас туршлага дутах тиймэрхүү асуудал байсан боловч өнөөдөр бол маш амжилттайгаар аргаа олж байна. Голын загасчид нууран дээр яаж загасчлахыг бас суралцгааж байна. Биенээсээ туршлага судалсан маш сайхан тэмцээн болж байна. Бид энэ тэмцээнийг зохион байгуулад ер нь одоо загсыг алхаасаа илүү бас энэ нуур маань хувийн карьерийн нуур байгаа. Тэгээд загсыг бид нарт бас авахыг зөвшөөрсөн загс гэдгийг бас онцолж хэлмээр байна. Энэ компанийн нууран дээр бид нар загслынхаа тэмцээнийг жил болгон зохиодог. Манай бид нартай хамтарч ажилладаг Төшиг худ карьертаа бас баярлаа гэж хэлмээр байна. Бидний нөхцөл бололцоог маш сайн хангаж өгж байгаа. Тэгээд хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа бас үнэхээр талархаж байна. Тэмцээн сайхан болж байна. Өнөөдөр сүүлч шийдвэрлэх үе байгаа. Бүгд дотроо хичээж ах шиг байна. Яргавагийн инх тав байна. Тэмцээн сайхан болж байна. Сайхан болж байна. Идэх гайгүй л шүү дээ. Сайн байна. Энэ яг л ёроолт л энэ дөө. Нэмэлт хүсье. Байгуултын талаар хэлээч. За Шарангол зөвг 2 багаас оролцож байгаа. Манайх Шаранголоос 2 багийн тамирчин 6 тамирч ирцгээсэн. Одоогийн байдлаар идэх. Тэрийг бодвол сайхан байна. Сайхан бандгар. Чипак юу гарч чана. Сэтгэлөө сайхан байна. Тэмцээн бол өстой нэг хөл бөмбөгийн тэмцээн дээр нэг үхлийн зон гэж үүдэг шүү дээ. Одоо Бразил, Англи, Герман, Итали нэг зоонд орчвол юу болох вэ? Үхлийн зон болно шүү дээ. Одоо ер нь бүх зооныг харахад яг үхлийн зон байна. Ер нь бол миний бодлоор. Хоёрдугаар энэ залууч бол юу яаж вэ? Загас ургад энэ техник хэрэгслэгч бол энэ Мормонск уурнаас ахуулаад бүгд адилхан болж дэлхийн хэмжээнд үрж би бас дэлхийн орж ирсэн юм. Тэр нь тактик нэг нэмэгдсэн байна. Загас ургад бас нэг тактик гэж шүү дээ. Хаан зоолгүй яаж яг мэдчихээ нэг тоглолт моглол. Сая би хүн дээр кивокн дээр ярьлаа шүү дээ. Тэрийг бүгд мэддэг болж. Тэгэхээр үхлийн зоонууд л яваад байна. Энд чинь одоо дэлхийн аврууд 3-4 удаа орчуушууд байна. Өвлийн загслаар бас жоо илүү ярьж байна л да. Гэхдээ ер нь нэг онцгой ялгаа гарахгүй үхлийн зоон л яваад байна. За манайх андууд угаас орж байгаа. Уцаахан гэдэг. Дахинд зохиогч байгаа тэмцээнд ингээд 2-3 дахь оролцож байна. Ерөнхийдөө зохион байгуулж байгаа тэмцээн бол их сайхан зохион байгуулалт нь ямар нэгэн бодлоо маргаан гөх сайхан зохион байгуулагдаж байна. Хүмүүс оролцож байгаа усудын сэтгэл их өндөр байх шиг байна. Идэх ерөнхийдөө яг зүгээр энэ яг байгалийн нуур биш одоо үйлдвэр гэж явах шүү дээ. Котлон болох нэг газрынхаа хэвгийн налуунаас хамаарат газар янз бүр байх шиг. Ерөнхийдөө бол гайгүй идэх сайн биш дээ. Энэ слот өөр яах вэ? Тэглээс ууцаач. За яг ингээд ярилцлага авч явах хооронд маань анх хоёр маань загас барьж байна. За гарч ирлээ. За энэ тэмцээн дээр хэрэглэж байгаа бас нэг цас мөсөн тутахгүй шууд гэлгаруудан дахин өвлийн загасчлалын нэг онцлог нь барьсан загас маань шууд гарч ирээ Монголын нөхцөлд эргүүлж хийсэн ч гэсэн амьдрахаар гэмтдэг. Тийм болохоор энэ загасыг барьсан загасаараа бүгднгийн асрамжийн газар халамжийн үйлчлэгэнд бүгдийг нь хоол за нилийн гүнээс гаргаж ирж байгаа юм байна. Татчих хаад нэг 11-2 метр 12-3 метрийн гүнээс их л гүнээс тэгээд загас нь ядчих их ёроолоосоо тоглож байна уу тий? Ерөөсөө л ёроолдоо хивгийг налгаад налуугаа дагаад итгэвтэй тоглож байна. За энэ зориултын зориул зуурсан тийжээлээ. Өгөнтэй хэлээ.
За энэ тэмцээний тал зохиол хэр өрсөлдөөн хэр байна гэсэн талаар. За өрсөлдөөн бол нэлийн чанга бол байна уу? Бүх багууд л айгүй ширүүн байна. Тэмцээний зохион байгуулалт бол айгүй гоё болж байна. Бүх зүйл яг дөрмийнхэн дагуу дэлхийн аваргын дөрмийн дагуу зохиогдож байгаа болохоор сэтгэл айгүй өндөр байна. За өнөөдөр дүн гарах, өчигдрийн дүн гарах хоёрын ялгаа юу вэ? Ялгаа асар их шүү дээ. Өчигдөр айд байр өнөөдрийн дүнгээр бол яаж ч өөрчлөгдөж болно. Манай баг бол өчигдрийн дүнгээр 2-т багаараа 2-т явж байгаа. Өнөөдрийн дүнгээр бол ер нь өрсөлдөгч нар нэлээд чанга, нэлээд сайн л болж байна. За амжилт хүсье. Ерөнхий шүгч маань шүгэл дуурснаар 2 дахь өдрийн тэмцээн маань өндөрлж байна. За одоо ингээд өмнөх өдрийн адилаар шүүгчтэй битүүмсэлд лацдсан загсаа хүлээлгэж өгөөд композитч дуудлынхаа хурлын тагмар руу дүнгээ сонсохоор явцгаанаа. Тэнд эхлээд жинлэх үйл ажиллагаа, дараа нь дүнг танилцуулж шагнад гардуулах үйл ажиллагаа явагдана. Тэмцээний зохион байгуулагчид Монголын загасчлалын спортын холбоо, спорт загасчлалын хадран клуб, Дархан уул аймгийн спорт загасчлалын холбоо. Баяр хүргэе. Сиген тав. Гэл. За. Тэмцээнийг анхдагч бид нар ингэж хийсэн бөгөөд одоо бид нар хоорондоо хурдж ярилцаад бас нэг юм шилжин явж дараагийн одоо клубтэй одоо тэр гардууж дараагийн клуб бас энэ
гоё тэмцээн ингээ уламжлалаа өрсөлдөд явах гэж нэг тийм төшөөлөгдөө. Тэгээд бид нар хоорондоо хуралдаад дараагийн клубыг бол сонгосон байна. Тэр бол одоо Монголын одоо хамгийн том гэж ярьж байгаа хамгийн одоо анх одоо байсан клубүүдийн нэг. Аюу хүчтэй бүх тэмцээн дээр юу жигээр аюу сайн оролцдог хүмүүсаа. Тэгээд Андууд клубын Бацаа хаахыг клуб энэ тэмцээнийг одоо их жилийн тэмцээний уламжлалаар тэгээд батж байгаа тийм. Өвгөнбаатар маань эхний үе дээр энэ өрмийг эхний үеийнхаа хамгийн том загас өсөнд өрм өгж байгаа шүү. Үеийн хамгийн том загас нь бокс гэж байгаа. За тэгээд өчигдрийн хамгийн том загас байсан юм билээ. Игой. Тийг хангалтаг Нарантур захын Өвгөнбаатар маань өөрт чинь энэхүү өрмийг тусгаж байгаа шүү. Баяр хүргэе. Хамгийн том загас байсан. Өнөөдрийн хамгийн том загас юм билээ. Зүүн шарын модон тавьж байна. Монголын загсчдын спортын холбоо, Дахуул аймгийн загсчдын спортын холбоо, спорт загсчдын хадран клубоос анх удаа зохион байгуулсан мөсний загсчдын клубүүдийн бооцоо тэмцээнд амжилттай оролцож хамгийн том загс байсан тул өргөмжлөлт үн бүхий зүйлээр шагнав. За өнөөгийн хамгийн залуу дамжлагчдын шагналыг гадуурч байна. Хүмүүсийн бооцоо тэмцээнд хамгийн залуу дамжлагчдаар оролцсон гэдэг өргөмжлөл хадгалж байгаамаа. За загсч болоо. Асфал Баян-Улгийн аймгаас гэж оролцож байгаа. Баг хамтлагт гол гаргаж байгаа. Манай тэмцээний өргөмжлөлийг уншаад өгье. Монголын загсчлалын спортын холбоо, Дахуул аймгийн загсчлалын спортын холбоо, спорт загсчлалын хадран клубоос Монгол анх удаа зохион байгуулсан мөсний загсчлалын клубүүдийн бооцоо тэмцээнд амжилттай оролцож 3 дугаар баригдсан тул өргөмжлөл бооцооны 20% шагнана. Баярлалаа. Монголын загсчлалын спортын холбоо, Дахуул аймгийн загсчлалын спортын холбоо, спорт загсчлалын хадран клубоос Монголд анх удаа зохион байгуулагдсан мөсний загсчлалын клубүүдийн бооцоо тэмцээнд амжилттай оролцож дэд байр эзэлсэн тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Дархан баг гэсэн байна. Манай Дархан багийн маань идэвхтэй сайн олдсож байгаа шүү. Манай Дархан багийн Эцмэр. За хадран нэг баг энэ тэмцээний зохион байгуулж байгаа. Тэгээ хадран нэг багтаа бас би хувийн зүгээс бол холбооны зүгээс бас баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр энэ залуучууд одоо энэ холбоог төлөөлж Монгол улсыг төлөөлж дэлхийн аваргын тэмцээнд маш амжилттай оролцож дэлхийн аварга Монгол улсынхаа нэрийг амжилттай гаргаж байгаа.
удахгүй үргэлжил лата удаад болох бас дэлхийн аварга хэмжээнд бэлдэж байгаа. Өнөөдрийн тэмцээн бас энэ тэмцээний бэлтгэл ажил нэлээд түлхэж болсон болоо гэж бодож байна. За тэгээд Хадар нэг багийг өнөөдрийн бооцоо тэмцээний аварга болсон бооцооны 40% өргөмжлөөр шалгаж байна. Мөн шилжиж явах компани. За шилжиж явах цом бооцооны 40. За Тэмцээний зохион байгуулагчид Монголын загасчлалын спортын холбоо, спорт загасчлалын Хадран клуб, Дархан уул аймгийн спорт загасчлалын холбоо. Маш их өрсөлдөөнтэй их ширүүн тэмцээн болж өнгөрлөө бид нар бас баггүй хэмжээгээр бас сандарлаа. Тэгээд би энэс маш их юм суралцсан байхаа гэж бодож байна. Ирээдүйд нэг мэрэгжлийн спорт загасчлалын тамирчдыг бий болгох зорилготой энэ тэмцээнийг одоо жил болгон уламжлалт болгож явуулах гол зорилго нь тийм болж байна. Тэгээд удахгүй болох шинэ оны мэндийг хүргэе. Энэ жилийн тэмцээн бол айгүй тийм өрсөлдөөнтэй их юм сургасан. Айгүй тийм сонирхолтой тэмцээн боллоо. Манай Дархан клуб 2 дугаар байранд орстой сэтгэл айгүй өндөр байна. Дараа дараагийнхын тэмцээнд айгүй өндөр оролцохыг хичээнэ. 20 жилийн 12 сарын эхний 7 хоногт Андуул клубийнхаа зохион байгуулах тэмцээн дээр эргэн уулзцай. Энэхүү бооцоо тэмцээнийг зохион байгуулахад бидэнд үнэтэй тус болсон байгууллагуудаар бүрдчихье гэж бодлоо. Нэгдүгээр бидний Монголын анхны мөсний загасчлалын клубүүдийн хоорондох бооцоо тэмцээн. Тэмцээний зохион байгуулагчид Монголын загасчлалын спортын холбоо, спорт загасчлалын Хадран клуб, Дархан уул аймгийн спорт загасчлалын холбоо.